Самэцгано эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 6 сарын 17 лав гараг. За өдийн мэдээгээр Америк Ираны хилэлцээрийн үр дүнгийн тухай тооч мэдээллийг хүргэе. За өдөөг мэдэж байгаа сүүлийн 7 хоног бол үндсэндээ Америк Иран тохиролцоонд хүрсэн тухай. За улмаар ойлголцолд хүрсэн санамж бичигт гарын үсэг зурсан үйл явдал боллоо. За өнөөдрөөс эхлэн энэхүү 14 зүйл заалттай санамж бичихийн дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд тодорхой болж эхэлж байна. За өмнө нь бол цагаан ордон бол энэхүү санамж бичихийн дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гарагт 19-нд гарын үсэг зурсны дараагаар олон нийтэд мэдээлнэ гэсэн ийм байр суурьтай байсан бол үүнийг та бүхэн харж байна. За үүнийг хэвлүүдээр олж мэдээлснээр ийхүү олон нийтэд тодорхой болж байгаа шиг байна. За тухайлбал Bloomberg сонин дээр бол энэхүү Америк Ираны 14 зүйл заалт бүхий санамж бичихийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн байна. За тиймээс Баасан гарагт Швейцарт Америк Ираны тал гарын үсэг зурхаар төлөвлөж байгаа. За энэхүү ойлголцол санамж бичихийн 14 зүйл заалтыг товч тоомлж мэдээлье гэж бодож байна. За Ираны орчинд Персийн болон дөрнж байгаа дайныг зогсоох үед хилэлцээр боллоо гэж найдаж байгаа энэхүү 14 зүйл заалттай санамж бичиг дурдсанаар нэгдүгээрт нэн дээр гал зогсоох. За үүнд бол бүх фронт дээр үүний дотор Ливанд болж байгаа Израилийн дайныг бүрэн зогсоохоор заасан байна. За хоёрдугаарт талууд хоёр орны тусгай тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх, улмаар дотоод хэрэгт оролцохгүй байх гэж заасан байна. За гуравдугаарт хоёр орны хувьд энэхүү санамж бичигт дурддаггүй зүйл заалтуудаар 60 хоногийн дотор бүрэн тохиролцоонд хүрч гэрээ байгуулахаар зааж байна. За дөрөвдүгээрт нь Америк нэгдсэн улс 30 хоногийн дотор гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор Хормузын хоолойд Ираны далайн тээврийг хаагаад байсан хориг саадаа бүрэн чөлөөтэй нээх. Улмаар гэрээ эцсийн байдлаар батлагдсанаас 30 хоногийн дотор тус бүс нутгаас Америкийн цэргийг бүрэн татах. За тавдугаарт Иран улс бол Хормузын хоолойг 30 хоногийн дотор бүрэн арилжааны хөлөг онгоцуудад бүрэн чөлөөтэй нээхээр буюу дай эхлэхээс өмнөх нөхцөл байдалд дүйцүүлж нээх гэсэн ийм заалт орж байна. Улмаар тус хоолойд байршуулсан мин болон хориг саадаа чөлөөлөх. Энэ заалт төр бол үндсэндээ хоёр талын зүгээс хоорондоо зөрчилдсөн мэдээллийг хийж байгаа. Америкийн талаас бол Иран улс Хормузын хоолойг бүрэн чөлөөтэй нээхээр зөвшөөрсөн гэж мэдээлж байгаа бол харин Ираны тал бол энэхүү Хормузын хоолой дайны өмнөхтэй адил байдлаар нээгдэхгүй буюу тус хоолойгоор өнгөрч байгаа арилжааны хөлөг онгоцуудаас төлбөр авах. Улмаар Хормузын хоолой Ираны бүрэн мэдээлэлд байхаар зөвшөөрсөн тухай мэдээлж байна. Энэ бол ягаргагүй Америк Ираны хооронд өрнөж байгаа Ирак хилэлцээрийн хамгийн том заалт нь бол энэхүү Хормузын хоолой хөдөлгөөн ямар төвшөнд нээгдэх вэ гэдэг асуудал болж үлдэж байна. Үүнийг бол мэдээж дээд үрдсэн 60 хоногийн хугацаанд хоёр орн хилэлцэж эцсийн байдлаа шийдэхээр төлөвлөж байна. Мэргэжилтүүдийн хувьд бол Хормузын хоолой дайны өмнөх байдалтай хэзээж буцан сэргэхгүй гэдэгтээ бол санал нийлж байгаа. Үүнийг бол Иран улсын гол хөзөр болж байгаа учраас Иран улс үүнийг тавьж туухгүй. Тиймээс Иран улсын хувьд Хормузын хоолойг бүрэн өөрийн эзэмшилд авах. Улмаар цаашид тус хоолойгоор өнгөрч байгаа далайн арилжааны тээврээс төлбөр авахаар ийм тохиролцоо хийсэн байж магадгүй байна. Дөрөвдүгээрт нь Америк нэгдсэн улс бол Иран улсад учруулсан дайны төлбөрт $300 тэрбум олгохоор тохиролцсон байна. Хэдийгээр үүнийг бол JD Vance дэд ерөнхийлөгч бол Америкийн засгийн газрын зүгээс дотоод төлөгчдийн мөнгө зарцуулахгүй зөвхөн хувийн хөрөнгө оруулагчдын $300 тэрбум Иран улсад нөхөн сэргээн босгох ажиллагаа явуулна гэж амлаж байгаа боловч энэ дээрийн талаар бас нарийн ширийн албан ёсны
баттай мэдээлэл бол байхгүй байна. Ямар ч тач энэ бол Ираны зүгээс тавьж байсан шаардлага ийхүү биелж байна. За 7-дугаарт Америк нэгдсэн улс Иран улсад тавиад байсан хориг саадуудаа чөлөөлөх. За энэ бол Иран улс гэрэн заасан нөхцлүүдэд биелүүлсэн нөхцөлд үе шаттайгаар хоригуудыг туслахаар заасан тухай мэдээлж байгаа. За энэ мөн Ираны зүгээс тавьж байсан шаардлага ийхүү биелж байна. За 7-дугаарт цөмийн хэрэгэлцээрийн тухай зарим заалтууд орж байна. За үүнд бол Иран улс цөмийн зэвсэгтэй болохгүй гэдэг энэхүү амлалтаа дахин баталгаажуулах гэж мэдээлсэн байгаа. За энэ бол мэдээж хүмүүсийн тархийг угаах зорилттой хоосон мэдээ гэдэг нь бол ойлгомжтой. Ягаад гэвэл 2015 онд Иран улс бол цөмийн зэвсэгтэй улс болохгүй гэдгээ амласан байдаг. За гэтэл Трампийн хувьд энэхүү цөмийн зэвсгийн асуудлаар шалтгаалж Иранд цэргийн ажиллагаа явуулсан. За ингээд энэ нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн хэмжээгээр эцсийн байдлаар тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй байна. За ингээд Америкийн гол шалтгаалж орсон өндөр баяжуулсан цөмийн материал үүний талаар ямар нэгэн тохиролцоо хийгдсэнгүй. За ингээд дээд үтсэн 60 өдрийн хугацаанд энэхүү Ираны баяжуулсан цөмийн материалыг хэрхэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэхээр болж байна. За ингээд 9-р нь дээрх 60 өдрийн хугацаанд хоёр талын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад Иран улс цөмийн хөтөлбөрөөр хэвийн үргэлжлүүлэхээр тус заасан байна. За эндээс харуул үндсэндээ Америкийн гол шалтгаалж орсон Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал ийхүү нэг тийш шийдэгдээгүй хэвээрээ үлдэж байна. За энэ бол Ираны хувьд баримтаж байсан цөмийн хөтөлбөрөө тийм амархан тавьж туухгүй гэдэг байр суурь ийхүү хадгалагдсан үлдэж байна. За 10-дугаарт нь газрын досны экспортын хоргийг цуцлах гэсэн заалт орж байна. За энэ бол үндсэндээ баасан гарагт хоёр тал санал бичигт гараа үүсгэж зорсон дээр үед Америк нэгдсэн улсын зүгээс Ираны газрын досны экспортод тавиад байсан хоригоо бүрэн чөлөөлөхөөр зааж байна. За энэ бол мэдээж мөн Ираны зүгээс тавьж байсан шаардлагуудын нэг. За 11-дугаарт нь Ираны царцаасан хөрөнгийг мөн үе шаттайгаар чөлөөлөх. За энэ мөн ялгаагүй дээд үрдсэн гэрэн заасан нөхцлүүдэд Иран улс биелүүлсэн нөхцөл. Иран улсын дэлхийн янз бүрийн банкудад царцаасан хөрөнгийг үе шаттайгаар чөлөөлөхөөр зааж байна. За энэ бол мөн ялгаагүй Ираны тавьж байсан шаардлагуудын нэг ийхүү биелж байна. За ингээд 12-дугаарт нь эдгээр өрнөж байгаа Иран хэлэлцээрээр тохирсон асуудлуудыг гэрээний нөхцлүүдийг хяналтын механизм байгуулахаар зааж байна. За ингээд 13-дугаарт нь Иран хэлэлцээрийг үе шаттайгаар өрнүүлэх. За үүн дээр гол асуудлууд болох Хормузын хоолойд Америкийн тавьсан цэргийн хориг, Хормузын хоолой хөдөлгөөнийг дахин нээх, газрын досны экспортын хориг, мөн Ираны царцаасан хөрөнгө зэрэг асуудлуудаар хоёр тал үе шаттайгаар хэлэлцээний ширээн суухаар болж байна. За ингээд 14-дугаарт хамгийн сүүлийн заалт бол Иран Америкийн хооронд тохиролцсон гэрээг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлөөр баталгаажуулах гэсэн ийм ерөнхий 14 заалт энэхүү Америк Ираны ойлголцлын санал бичигт бол дурдсан байна. За эдгээрээс ерөнхийд нь дүгнж үзэхэд бол эдгээр 14 заалтад Иран улсын тавьж байсан шаардлага бараг 100% биелж байгаа ба. Харин Америкийн хувьд дайны гол шалтгаан болгож орсон цөмийн хөтөлбөртэй холбоотой. За мөн Ираны баяжуулсан цөмийн материалын талаар ямар нэгэн ахицтай зүйл болоогүй ийхүү тодорхой болж байна. За энэ бол мэдээж Америк нэгдсэн улсын хувьд Хормузын хоолойг тооцоолгүй дайнд орсон. За Иран улсын хувьд бол энэхүү Америкийн дайралтыг маш удаан хугацаанд тэсэн хүлээж байснаар ийхүү Трампын үед Ираны хүсэл биелж Америкууд ямар нэгэн тооцоогүйгээр дайрч орсон үйл явдал ийм үр дүнд хүргэж байна. За энэ жил Америк нэгдсэн улсад дотоодын сонгуулийн жил болж байгаа. За сонгуулийн жилд ийхүү Ираны дайны улмаас дотоод газрын досны үн, бензин шатхууны үн огцсон өссөн, инфляцийн түвшин огцсон өсөж байгаа.
За ингээд сонгогчдын зүгээс энэхүү дайныг эсэргүүцсэн уур амьсгал дээд зэгтээ хүрч байгаа. За энэ цаг үед бол Америкийн засгийн газар Трампийн хувьд дайныг нэн даврыг зогсоох. За ийм шаардлага бол хоолой тулсан ийм үйл явдал болж байгаа. За тиймээс Америк нэгдсэн улсын хувьд энэ удаад Ираны тавьсан шаардлагуудыг зөвшөөрөх байдлаар ийхүү дайны гал зогсоосон нэр зүүхээс өөр аргагүй хүрсэн нь тодорхой болж байна. За дээрх жарангийн хугацаанд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бас ахицтай Иран хэлэлцэл болно гэсэн итгэл бол бага байна. За ягаад гэвэл Иран улсын хувьд үндсэндээ 2 сар гаруй хугацаанд Израиль Америкийн бөмбөгдөлтөнд байхдаа зөвшөөрөөгүй эдгээр нөхцлүүдээ хэлэлцээний ширээний ард суусан хойноо зөвшөөрнө гэж үзэхэд бол хүндрэлтэй. За ийм сэдв гэдэг нь тодорхой байна. За ингээд товчхонд Трампын цахилгаан дайны төлөвлөгөө ийхүү ялагдлаар дуусаж Трамп сонгуулиас өмнө дотооддоо үүссэн шахалтыг намжаах үүднээс ийхүү гэрээ байгуулахаар болж байна. Трампын хувьд одоо бол G7-гийн уулзалтанд оролцож байгаа. За ингээд баасан гарагт Иран Америкийн тал энэхүү ойлголцоод санал бичигт гар үсэг зурхаар төлөвлөж байна. За ингээд энэ талаар цаашдаа өрнөх үйл явдлыг Монасугаас цаг тухайн эрдэнэ шуурхай мэдээлэх боллоо. Өнөөдрийн мэдээ надад хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр мэдхгүй үзье.